This talk, Dealing with Anger, is given by His Holiness Sri Sri Ravi Shankar. Өөрийг даван туулах нь. Дээрхэн гигантэн Шри Рави Шанкар. Panditji, was my mother crazy or emotionally sick? Бандажи манай ээж галзуу юм болов эсвэл сэтгцийн өвчтөй юм болов? She has never been there for me. In fact, she tried to kill me when I was in her room. Тэр хизээч миний төлөө байгаагүй. Нэг удаа намайг өрөөнд байхад намайг алахыг оролцсон. And behaved strangely with me all my life. Тэг бүхэл амьдралын маань турш надтай маш сонирн байдлаар харьцдаг. Can you take all the negative toxins and scares that this profoundly suffocating relationship might have? Энэ бачуурмаар энэ харилцааны тэр муу сөрөг бүхнийг нь та аваач танд өгье. I've left in myself. I give them all to you. Тэр бүхнийг би танд өгмөр байна. Could you also shed a little bit of light on my mother's spirit so that her last few years or months will not be so full of hatred and anger and her karma not too heavy to carry? Тэгээ та миний ээжийн сүнсийг өршөөл ивэлдэн аваач. Тэгснэр тэр сүүлийн хэдэн жил хэдэн сар тэдгэр муу бүхнийхэн үр нөлөө тэр ачаа дарамтнаас багж ирсэн салах байх. See, once you have come here, За та нэгэнд энд ирсэн бол you have taken a new birth. та шинээр So төрдөг. forget about it. Тэгэхээр энэ талаар март. You are born again here. Та энд дахиад мэндэлсэн. Once a relationship with that master, with the tradition is established, then you have a new life. Та багштай нэгэнд холбогдсон бол That's why often names are changed таны once амьдрал өөрчлөгдөж, шинчлэгдэн. Та шинээр төрнө. someone comes to a master. Тийм учраас багшд ирсэн зарим хүмүүс нэрээ хүртэл сольдог. They change the name so that you are completely new person. You are not the same person who was before. Та өмнө байсан тэр хуучин хүн биш болсон. So don't worry about it. Your relationship has changed. Тэгэхээр та энд санаа битгий зов. Таны тэр харилцаатай нь өөрчлөгдсөн. There's only one relationship to you. Одоо танд нэг л харилцаа байгаа. It is of love of Тэр бол towards the хайрын. divine Тэр тэнгэрлэгт чиглэсэн нэг л харилцаа байгаа. God. Бурханд So if you чиглэсэн. just see from that angle, all biological relationship is Тэгэхээр та яг энэ талаас нь харах юм бол таны бусад харилцаа тэр их үрийн тэр харилцаа чинь хоёрдугаар very байх. secondary. They are not so prominent. Тийм чухал And from биш your байх. side, you are very practicing being here hollow and empty is Тэгэхээр таны хувьд та энд байгаагаараа та хөндий хоосон байгаагаараа helping them a lot in a very та тэдэндээ маш их тусыг хүргэж байгаа. subtle manner. Маш нарийн төвшөнд тэдэнд та тусалж байгаа. All that meditation you do for first few months or even years Таны эхний хэдэн сар магадгүй эхний хэдэн жилийн турш хийсэн бясалгалтай are нь compensating for previous generations. тэр өмнөх үеүүдэд тань тэр өвөг дээдсүүдэд тань нөхөн төлбөр мэт очдог. All that effect goes to them. Бүх үр нөлөө нь тэдэнд зориулагдж байдаг. So a portion of this effect, this vibration, this love, whatever you are feeling, Тэгэхээр та юу л мэдэрсэн бай тэр чин бишрлийнтэй тэр хайрыг чинь тодорхой хэсэг нь also goes to your ancestors. таны өвөг дээдсэд очдог. That's like you got body from them and so you have to give something back to them. So you Та give тэднээс биеийг авсан учраас энэ махан биеэ тэднээс авсан учраас та буцаад тэдэнд өгөх ёстой. from the spirit something they goes to Бидний them. The сүнсэнд practices you do, the merit of it таны энэ хийж байгаа бясалгал дасгалыг чинь буян тэдэнд очдог. is shared by them Та also. тэдэнтэй хуваалцж яадаг. So you don't have to worry about it at all. Huh? Та тэгэхээр энд тэгтлээг санаа зовох хэрэггүй. Yeah, later part it also goes to children. Тэгэхээр энэ эдгээр одоо буйны тодорхой хэсэг нь бас бидний үр хүүхдэд очдог. The charity you do, Таны хийж байгаа өргөл буйны альва үйл that benefit of the charity goes to your children. тэдний үр нөлөө нь таны үр хүүхдэд очдог. They enjoy. Usually when someone is lucky and when someone is very prosperous in India, it's a very common saying. Энэтхэгт
маш тийм одоо элбэг хангалуун амьдралаар амьдарч байгаа тийм азтай буянтай хүмүүс ихэвчлэн юу гэдэг вэ Oh, гэхээр parents have done a lot of эцэг charity. их маань ийм их өргөл буйны They ажил say хийх parents юм аа lot гэж of ярьдаг. charity they have done. That's why we are Эцэг их now нь тэр их буйны ажлыг, буйны үйлийг хийсэн учраас би Very одоо ингэж comfortable. амьдарч байна гэж хэлдэг. very happy. It's very common. It's common saying. Everybody talks about it. Энэ маш нийтлэг, яг бүгд л ингэж л хэлдэг. Эцэг ихаан л буйнаар See, all that гэж хэлдэг. a person does is to save for their children, right? Хүн болгон юуны тулд эдгээр бүхнийг юу н хийдэг? Хүүхдэлтэй л зориулдаг тийм үү? You want to have a big house. Та What том for? So that байшинтай your болохыг хүсье children, гэж they бодоо. Юуны тулд гэж байгаа? Та хүүхдтэй, Children, тэдгээрийн grandchildren, they all хүүхдэд can be аж happy. зээ чинь So all аж that you жаргалтай do- байхын тулд та энэ дээрийг хийж байгаа шүү. But it said the most beneficial type of asset that you can have is Танд хамгийн байж болох үн цэнтэй өмч хөрөнгө тэр эд хөрөнгө юу вэ гэхээр having charity. өглөг doing буйны charity. үйл гэдэг. There are two wealths you can give to your children which are very permanent nature. Маш тогтвортой та хүүхдтэй өгч болох хамгийн тогтвортой хоёр баялаг юу вэ гэхээр One is нэгтгэх education, нь another is боловсрал, charity. хоёр дахь нь өглөг First буян. comes charity. Нэгтгэх нь The өглөг charity буян you do, байдаг. Та ямар л өглөг буян And that хий karma, that тэр effect үеийн үртэн comes in түүнийтэй such үр in so нөлөө нь many different ways таны үр protects your хүүхдийг children. маш олон байдлаар хамгаалж тэдэнд тус нэмэр болж Wherever байдаг. they are, however they are, Тэд they хаач bring байсан, ямар ч байсан good luck to them. тэдэнд аз болж ирж идэг. And the knowledge you give to children, Тэгээ хоёр дахь нь хүүхдтэй өгөх мэдлэг. that makes them very strong in all circumstances. Ямар ч situations. нөхцөл байдалд үр хүүхдийнхтэй маш хүчрэхэг байлгана. How to deal with anger if it comes up before, during, after you have acted it out. Бид яг ууранд ингэж хариу үйлдэл хийхийн өмнө яг ууралж байхдаа хариу үйлдэл хийсний дараа тэр бүх уурыг яаж даван туулах вэ? Яаж шийдвэрлэх вэ? Яаж зохицуулах вэ? When anger comes and you become aware you are getting angry, observe the sensation. And Танд уур төрөөд таны ууртай нь хүрлээ. Тэгвэл ямар мэдрэмж төрж байгааг та анзаарна. in the breath. Амьсгалаа анзаарна. No? Now, often you are Ихэвчлэн unable to do this. Та энийг хийж чаддаггүй, анзаарч чаддаггүй. Often what happens, anger just doesn't Ихэвчлэн first яадаг ask вэ you, can I гэхээр come in and come. Уур чинь ингээд би ирж болох уу? За болно гэхээр нь уур чинь ирдэг зүйл биш. It never needs your permission Таны to come. зөвшөөрөл It огтоос simply хэрэггүй. bombards, Зүгээр л өөрөө л ингээд төрчдөг. just comes. Зүгээр л уур чинь And when it just хурцдаг. comes, За ингээд хүрсэн you үед have нь already acted on it. та You аль have хэдийнэ тэр уурандаа автагдаад хариу үйлдэлийг хийчихсэн байдаг. no control over it. Ямар ч When it has хяналтгүйгээр happened that way, яг ийм байдал after anger, болсон бол don't keep regretting. та ууралчихсан бол ууралсныхаа дараа битгий харамс. Don't say, oh, I shouldn't have got Oh, angry. би уурлах Or ёсгүй do not байсан. justify. Эсвэл бити зөвдөг. You do one of these two. Та энэ хоёрын яг аль нэгийг л хийж идэг. Either you justify your anger Эсвэл та уураа зөвдөгж идэг. so that it makes you feel you are right and your Тэгээ та уураа зөвдгснөөрөө та ингээд зөв юм шиг санагддаг. anger is justified. Ингэж уураа та зөвдөгчдөг. Тэр нь зөв It's гэж fair. үздэг. Тэр нь шудраг юм шиг байдаг. You feel so guilty and horrible and you За start эсвэл та маш их гэмшдэг, getting angry because you got angry. айдаг. Тэр нөгөө ууралсандаа буцаад ингээд гэмшдэг. Яагаад ууралваа гэд. So that anger hatches one more anger because of the anger. Тэгэхээр та ууралсандаа гомдоод дахиад өөртөө ууралдаг. Тэгэхээр эхний тэр уур чинь дахиад нэг уурыг бий болгочдөг. Би яах гэж ууралваа гэд та дахиад ууралдаг. You got angry on somebody else, now you're getting angry at yourself. Тэгээ та хэн нэгэнд ууралсан байсан бол тэр ууралсандаа харамсаад одоо өөртөө ууралж эхэлдэг.
And when you are angry at yourself, you are preparing to be angry at somebody else. Тэгэхээр та өөртөө ууралж л байгаа бол тэр чинь өөр хэн нэгэнд дараа нь уурлах шалтгаан болж идэг. Та түүнд бэлтгэж идэг өөрийгөө. Very soon. Маш удалгүйгээр л уурлах гэсэн үг. So what would be the best thing is to Тэгэхээр хамгийн шилдэг арга нь юу вэ гэхээр look at the sensation and see, oh, this has happened, okay. мэдрэмжээ ажиглалгээд ийм зүйл болж ин шүү гэдгийг мэд. I offer it. Би нэг Drop it. өргөё гэд Offer it. өрг. Come to the moment. Яг тэр Come to одоо the moment цагтаа without justifying your ямар ч зөвтгөлгүйгээр, юу ч зөвтгөхгүйгээр зүгээр л одоо цагтаа ир. anger. Уураа зөвтгөхгүйгээр. Do you see what I'm saying? Ойлгож байна уу? And this will happen to you the more you get grounded in the knowledge. There is no other way. Тэгээд та мэдлэгт илүү их гүн бат байхын хэрээр та яг өөрийгөө анзаарч мэддэг болно. Үүнээс өөр арга гэж байхгүй. Have you noticed this has already begun in you after doing the Kriya? Тэгээ яг крия хийсний дараа л энэ бүхэн танд нэгэнтээ анзаарагдаад эхэлсэн гэдгийг та мэдэж байна уу? After the first basic course, Эхний even now you get хичээл angry сууссны like дараа before. ч гэсэн та одоо ууралж байгаа. But it doesn't stay like before. Гэхдээ яг өмнөх шиг чинь удаанаар үргэлжлэхгүй болсон байгаа. Have you noticed this? Та анзаарч байна уу? Yes or no? Тийм үгүй юу? Before you used to get anger, you used to get angry, and the anger that used to linger on in your mind for months together. Та өмнө нь уурлахдаа тэр уурандаа бүр ингээд сурчсан, дадчихсан. Тэгээд тэр уур чинь хэдэн сараар үргэлжилдэг байсан. But now it comes, Харин одоо та it comes and уурлаа. goes. Тэгэд уурлал тэгэд байхгүй болчдөг. This is a big step. Энэ бол маш том алхам шүү. You ask and talk to any spiritual aspirant Та that энэ оюун this is санааны зам урд орохыг ямар ч хүсэгчээс асуугаад үзээрэй. what is your Тэдэнд achievement. хэлээрэй. Simply they'll be amazed. This is Энэ миний амжилтаа би ингэж миний уур бага хугацаанд үргэлжилдэг болсон гэж хэлэх юм бол тэд нар бүр гайхна. is it so? Тийм гэж юу гэл. This is a big achievement. Энэ маш том амжилт шүү. And it has come to you so naturally, so simply. Энд тэд маш энгийнээр хэлбраар аяндаа л танд бий болдог. I didn't get in the technique because I still get angry and it stays for a long time. And because your teaching says not to speak when you're angry, Та би энэ одоо дасгал бясалгал техникээр удаан хичээлж байгаа. Гэхдээ миний уур ингээд илүү ингээд урт хугацаанд үргэлжилж байгаа. Та ууралсан үедээ юм битээ хэлээрэ гэж заасан. it seems to aggravate the problem because I keep it in. Тэгээд тийм болохоор би ингээд уураа дотроо хадгалаад I don't express it because I'm тэгээд би уураа ингээд нөө илэрхийлэхгүй байгаа. rage and it stays on with me for a long time. Тэгээд тэр уур маань ингээд миний дотор маш удаанаар хадгалагдаж байна. Offering it doesn't seem to work. Тэгэд би нөгөө тэр уураа ингээд өргөчих багшд даатах гэд би бас тэгж сайн чадахгүй. Тэгээд тэр нь бас надад сайн ингээд үйлчлэхгүй байгаа юм шиг санагдаж байна. There's something that I'm not grasping or Би эсвэл ямар нэг зүйлийг ойлгохгүй байна уу? there's something that's stuck in me. But I don't master that at all. I don't say that you should never express anger or Та уураа хизээж бити илэрхийлээрэ гэж бол би хэлээгүй. suppress it. Эсвэл бити тэгж дараарай гэж хэлээгүй. I said, if it comes as a big rush from within you, and it happens, it's out of your control actually. Таны дотоодод маш их уурчин хөрлөө гэж бодъё. Маш ихээр ингээд бүр дарахын аргагүй таны уур хөрлөө гэж бодъё. Тэгвэл эн чинь үнэндээ та өөрөө хянж зогсооч чадахгүй. Таны хяналтанд байдаг юм биш. Өөрөө л аяндаа төрдөг. If it's a big anger Маш их уур болвол and it happens, then don't regret about it. та тэгэд маш их ингээд уураа гаргачлаа гэж бодъё. Тэгвэл араас нь битгий харамс. Don't
think about it and don't blame Тэр anybody талаар about it. битгий бод, Then what you өрөөлийг do, you битгий just let go and буруутга. then move Та юу forward. хийж чадахгүй гэхээр зүгээр сул ойрх. Тэгээл урагшаа ахих. Present moment is inevitable. Одоо цаг зайлшгүй. I don't usually express it because I'm fearful of the consequences on me and on others. Би нөгөө гарч болох үр дагавараас нь айгаад уура барахтаа бол илэрхийлдэггүй. Гаргадаггүй. Тийм болохоор ингээ миний дотор маш удаанаар үргэлжилж намайг зовоодог. Just express it, don't mind. Зүгээр л илэрхийлчихээ хамаагүй. Just express, when anger comes, just express it and that's finished. Уур чин хөрөх юм бол зүгээр илэрхийлчих. Тэгэл дуусна. Or take a few deep breaths. Эсвэл хідэн гүнзгий амьсгал аваад гэл гаргачих. In fact, you have forgotten this tech. Яг үнэндээ та энэ техникийг мартцсан байгаа байхгүй юу? When you get angry, Та you just уурлах keep it in, үедээ suppress it in. Эсвэл уураа ингээ дотроо хадгалаад уураа дарж явах та You don't do the technique, та which was техникийг хийгээгүй байна. taught in the basic course. Та бүхэнд энийг анхан шатны хичээлд заасан штэ. And I think most of you forget this. Та нарын ихэнх нь мартцсан байх гэж би бодож байна. See, basic course, this technique is taught to all of you. When you get angry, what do you do? Анхан шатны хичээл та бүхэнд бүгдэнд нь заасан штэ. Уурлахаараа яах вүлээ? Гэж гаргана. But what happens when you are in anger and when Гэвч юу болдог вэ гэхээр та ууралсан байх үедээ тэр уураа дарах гэж хичээж явах үедээ this does not come to your mind, you forget. та энэ гэдэг техник хийх ёстой шүү гэж таны бодолд орж ирдэггүй. Ингээ сандаггүй та энэ техник. When I do that, does it come out high or low? Sometimes it sounds different. Техникийг хийхдээ ингээд өндөр чанга дуурах юм уу? Дунд нам хэр одоо ямар чимээгээр гаргах вэ? Ингээд өөрөөр дуурайд идгээ гинэ. Doesn't matter, however. it's Хамаагүй. Ямар дуугаар нь хамаагүй. That's good. So what has happened? Even with the handcuffs, if you do it several times, then it Ингээд doesn't нусны алчуур барьж байгаад ч гэсэн хэд удаа да хийчихэж болно. state, it just vanishes. Их юм бол нөгөө уурчин тэгээд танд байгаад тахгүй. Тэр дороо алга болчдөг. Or you feel the sensation in the forehead, observe the sensation for a Эсвэл таны дух орчим ямар нэг мэдрэмж төрөн тэр мэдрэмжийг нь ажиглаад few minutes. хэдэн минут ажиглчих. Тэгвэл тэгэл уурчин алга болно. Now, see, definitely there must be a change. Тэнд өөрчлөлт гарсан гэдэг нь бол ямар ч эргэлзээгүй. Just look back and see, were you not getting angry before? And see how much anger was there and how Та одоо зүгээр ингээд өмнө байсан байдлаа боддоо та тэр үед хэр их уурладаг байсан. much it is now. Тэгээ одоо хэр байна? There'll be definitely a change, isn't it? Өөрчлөгдсөн гэдэг нь бол үнэхээр зайлшгүй. Тийм биш үү? Гарцаагүй л өөрчлөгдсөн байгаа. You know, many times we are angry and we are not even aware that we were angry. Бид ихэвчлэн ууралж явах үедээ ууралж байгаагаа мэддэггүй. Huh? And now, the moment you become angry, you get anger, immediately you know. Харин одоо ямар байна гэхээр та уурлангуудаа ууралж байна гэдгээ яг тэр даруйнаа мэддэг. Your body knows it. Таны биетэн And you мэддэг. cannot afford to keep it. That's why Тэгэд та тэр ууралж байгаагаа мэдсэн учраас өргөжлүүлээд ээж чаддаггүй, хадгалж чаддаггүй. it may appear to you more contrast. Тийм учраас танд нөгөө яг чадахгүй байна, уурлаад байна гэдэг тэр одоо нөгөө талын тэр мэдрэмж нь танд илүүтэй мэдрэгдээд иж болох юм. You see that what I'm saying? Багшилж байгааг ойлгож байна уу? I think before I did Kriya, I didn't know I was angry. So when I did Kriya, all of a sudden I had to argue with all these people and sort of Би нөгөө кэря хийсний дараа ингээд эргэн тойрныхоо хүмүүстэй гинтхэн ингээд учиргүй маргалдаад settle these scores. And then it all went away. тэгээд ингээд тайвшраад байхгүй болцсон. It was just peace. But if for years I'd held in anger with a friend and didn't know it, Би ингээд нэг бараг жил орчим ингээд нэг найзтаа ууралсан уураа барайл яваад байсан. boom, it came out. It was kind of fast. Тэр ингээд кэряны дараа маш хурдан тэгэл тэр уур байхгүй болцсон. But then it was gone.
Тэгээ маш урдан гарч ирэл тэгэд байхгүй болсон. In one of your tapes, there's a teaching. I don't know if I got this right, but you say you cannot be goody-goody with people all the time. Та ингээд нэг хичээл дээр хэлж исэн хүн болгонтой цаг үргэлж сайн сайхан байна гэж байхгүй ээ, тэгж чадахгүй ээ. You can express your views so that you help them grow. Yeah. But you do that. You say something Гэхдээ та ингээд бусад хүмүүст туслахыг хичээх хэрэгтэй. about doing it when it comes from the throat or from the mind or something, not from the heart. Тэгээ яг тэр нөгөө бусад бүхэмс ингээ байнга сайн байж чадахгүй тэгтээ туслах хэрэгтэй хэр тэр нь ингээд яг зүрхнээс биш ингээд Well, it takes me a long time to be able to do it from that point, and in the meantime, it's very difficult. тэгээ яг зүрх сэтгэлээс маань тэгж гарахгүй байгаа болохоор ингээд нэг жоохон өөр санагдаад байна. No, that is all right. You are doing good Зүгээр ээ now. та одоо та ингээд өсч хөгжиж байна зүгээр. Don't have to judge yourself. Өөрийгөө you know. битээ шүү. You just keep doing. Зүгээр л Get more and хийгээд more л. soaked into the knowledge. Тэгээ мэдлэгт More- улам You know, улам what appears байх хэрэгтэй. is not what it is. Яг юу гэж харагдаж байгаа нь мэдрэгдэж байгаа нь яг үнэндээ тэр зүйл гэсэн үг биш шүү. Just remember this. Энийг If санаарай. you want to, if you can. Хэрвээ та хүсч ивэл хэрвээ та чадхаар бол энийг санаарай. Whatever appears on the surface is not Гадаргуунда юу л харагдана, юу гэж бодогдно. what it is. Тэр нь яг жинхэнэ тэр зүйлийн мөн чанар гэсэн үг биш шүү. So often it needs a deeper insight into things to look into what they are. Тэгэхээр альва зүйлийг яг юу вэ гэдгийг нь олж харахын тулд илүү их гүн гүнзгий тийшээ анхаарлаа хандуулж тэрийг ойлгох хэрэгтэй байдаг, ухаарах хэрэгтэй байдаг. What a situation is. Тэр нөхцөл байдал ямар байгааг олж ойлгохын And our тулд mind is used, an old habit. We are so used to getting or giving an explanation of it. гэтэл бидний сэтгэл тэр нэг хуучин зүйлсүүдэд маш их датчихсан байдаг. Тэр нэг тайлбар өгөх, An event of a happening. тэр болж байгаа зүйлс үйл явдалд нэг тайлбар шалтгаан олох тэр зүйлдээ маш их датчихсан байдаг. Or of a behavior of anybody. Хэн нэгний тэр зан аршинд хүртэл нэг тайлбар нэгтдэг. Do you see what I'm saying? Ойлгож байна уу? Huh? And a little explanation, small mind is satisfied. Тэгэд нэг багахан тайлбар олоод авчгаараа л бидний өчүүхэн сэтгэлийн ханчдаг. Бидний сэтгэл маань тэгэл ханчдаг. Тэр тайлбарыг сонсоод тайлбарыг аваад See, somebody behaves badly with you. хэн нэгэн танд таагүй хандлаа гэж бодъё. Huh? And then if they give you a very logical explanation to you, За тэгээд тэр үйлдэлийнхаа одоо тайлбарт тэр хүмүүс маш их тийм логиктэй сайхан тайлбар танд өгье. what your mind says, Тэгвэл таны сэтгэл юу гэдэг вэ? fine. Оо за Or if they зүгээр come and зүгээр. fall at your feet and say, I'm so Эсвэл тэр хүмүүс sorry, ирээл таны хүлд суугаад намайг ёстой I уучлаарай. didn't intend Би to do ерөөсөө this. ингэ I'm гэж so sorry. бодоогүй. They say a few words. Гэл Then what ингээл нэг энэ хитгэн үгийг хэлчихээр happens? юу болдгоо танд? You're okay with it, right? Та ингээл өө за зүгээр гэл хүлээгээд авчдаг. So why do you have to wait for them to come and say sorry and then you should feel okay? Тэгвэл яагаад тэр хүн ирээд танд нэг тэр хитгэн үгийг хэлээд уучлаарай гэдэг үг хэлжиж одоо таны сэтгэл зүгээр болж байгаа юм. Why don't you straight away feel okay? Та яагаад тэгж хэлсэн хэлээгүй л зүгээр ээжж болохгүй байгаа наа сэтгэл чинь. Irrespective of whether this 4-letter, 5-letter word from their mouth, Тэр sorry, 4-5 үсгтэй үг тэр нэг уучлаарай гэдэг үг тэдний амнаас гарч иж so what? таны сэтгэл одоо зүгээр болоод байгаа зү. Тэд нэр хэлсэн хэлээгүйгээ тэгээ You юу think our mind is less valuable than this 5-lettered word sorry? тэр уучлаарай гэдэг үгнээс бидний сэтгэл тийм үн цэнгүй юм уу? Our mind is more valuable. Бидний сэтгэл түүнээс илүү үн цэнтэй штэ. It's more precious Дэндүү than a нандин word from somebody, a phone call from somebody saying, I'm so sorry. хин нэг нь нөгөөд рүүгээ уцтаал намайг үнэхээр уучлаарай гэл. Have you noticed? Та нар анзарч ирсэн үү? Huh?
You're angry at somebody, Та хэн нэгэнд suppose, and they call you ууралсан up байна and say, гэж бодъё. Тэгээд "I'm нөгөө хүн чинь тань руу уцтал so very sorry. намайг өстө I үнэхээр didn't mean it. уучлаарай. Би Please өстө ингэ forgive гэж me." бодоагүй намайг өршөөгөөрэй гэл. One step ahead. Нэг алхам ингээд бүр илүү хэлээ л да тэ намайг өршөөгөөрэй гэл. Forgive me. Then what you will do? Тэгэхээр та яадаг вүлээ? Will you not forgive? Та тэдийг өршөөдөг үлээгүй юу? Mariel? Би мэдгүй. So when the moment you hear somebody says, please forgive me, Тэгэхээр намайг уучлаач өршөөгөөч гэл сонсонгууд you melt. та хайлчдаг. Anybody will melt. and Бүгдээрээ say, хайлчдаг. No, don't worry about it. I Тэгэл don't mind. буцаагаал өө за зүгээр битээ санаа зов би зүгээрээ гэл. Нэг уучлахгүйсэн үндэ. Whatever has happened, he will say, I don't mind. Don't worry. Тэгэд яасан зүгээр ш та одоо зүгээр би зүгээр байгаа гэл. Now, don't expect such words to come. Do it on your own. Тэрдгээр үгнүүдийг битгий хүлээ. Та өөрөө л зүгээр байж. I tell you, that is more fun. Тэгвэл илүү хөвгчлөлтэй штэ. And you save your mind. Та өөрийнхөө сэтгэлийг хамгаал. I tell you, nobody in the world is interested in how you feel. Энэ дэлхий дээр хинч таныг юу мэдэрж байгааг хинд ч хамаагүй шүү. Таны юу мэдэрж байгаа нь энэ дэлхийн хинд ч хамаагүй. Nobody in the world is interested. If you tell them, I have a wonderful heart, would Би you keep? үнэхээр сайхан сэтгэлтэй штэ. Гэл та хин нэгэнд хэлээ. No. They'll all ask you, what do you do? Тэгвэл тэд нар юу гэнэ гэж тэгвэл чи наа сайхан сэтгэлээрээ надад юу хийх үү гэл. What have you done to me? Миний төлөө юу The хийж whole чадах юм? world asks you, okay, you have a very good heart, but what have you done to me? Тэр бүх дэлхийн хүмүүс тэгжил хэлнэ. Чи үнэхээр сайхан сэтгэлтэй юм байж. Тэгвэл чи миний төлөө юу хийж чадах вэ гин. What can you do for me? Миний төлөө юу хийх What вэ? do you do for me? Надад юу хийж өгөх юм? And don't expect enlightened masters everywhere in everybody. Тэг хүн бүрээс тэм гэгэрсэн мастер багшиг байна гэж тэр хүн бүрээс хүлээх хэрэггүй. Though you give the same respect you give to a master to everyone, Та гэгэрсэн тэр багшигаа яаж хүндэлсэн байдیں۔ Тэр хүндлэлээрээ бусдыг хүндэлсэн ч бай. but you don't expect them all to be so unconditionally loving. Тэдгээр бусад хүмүүс чинь таны багшиг таныг ямар ч нөхцөл болзолгүй хайрлна гэж битгий хүлээ. This is our difficulty. Энд чинь л бидний We асуудал. think everyone should be Бид нэр бусдыг unconditionally loving towards us биднийг яг нөхцөл болзолгүйгээр хайрлана гэж боддог. because we have a very good heart. Яг гэвэл бид нар өөрсдөө маш сайхан сэтгэлтэй учраас бусад хүн биднийг нөхцөл тавилахгүйгээр хайрлана гэж боддог. And they also think the same thing. They think, I have a very good Гэсэн heart. чинь нөгөө хүмүүс нь бас яг тэгж бодож байгаа ш. Би бас ийм сайхан сэтгэлтэй юм чинь бусад хүн намайг хайрлана гэж бодож байгаа. But they should all be loving towards me. Тэгээ бусад бүх хүн намайг хайрлана гэж тэд нараас бодож You see what байгаа. I'm saying? Ойлгож байна уу? Just for a few minutes, you come and see through my eyes the whole world. You will see Та it is энэ амьдралыг, энэ хорвоог миний нүдээр хитгэн хором хардаг бол very different. та маш өөрөөр харна. You get an you get an X-ray picture of the whole world. Та энэ амьдралыг яг эрентгийн зургаар харж байгаа юм шиг харна. You can X-ray the whole world. You can X-ray everybody. You can Бүх X-ray хүнийг the entire universe. All Энэ бүх амьдралыг, энэ бүх хорвоо ертөнцийг та people, all бүх хүнийг, human beings, animals, бүх everything. you can амьтдыг, see. бүх л зүйлийг яг эрентгийнээр харж байгаа юм шиг харна шүү дээ. Trees, you can see Моддыг how the хүртэл. trees feel. Модод юу мэдэрдгийг та харж чадна. Мэдэрч чадна. Trees do have emotions, you know. Модод хүртэл мэдэрдэг шүү дээ. Та мэдхүү. Someone goes to chop a tree off, Хин With нэгэн the модыг axe. тайргаал сүхтэй очиж and a ин tree can sense it Тэгвэл тэр really мод from about 10 meters. тэр хүнийг бараг 10 метрийн зайнаас мэдэрдэг. It starts shaking 10 meters. Тэр 10 метрийн цаанаас л тэр мод ингэж чичирч айж эхэлдэг.
If someone comes with some manure and some Анхаарал water хин нэгэн to тийм бордоо water the ус tree and it аваад тэр feels мод руу ирэх юм бол тэр мод ч гэсэн мэдэрдэг. watering a tree Модыг услаад when there is no water усгүй үед or тэр you're модыг taking a little услаад manure. эсвэл And you бордоо know, there's хийгээл so much joy happening in a тэгэх юм бол tree. тэр мод маш их баярлдаг. Like that, Яг everything өвөн has шиг their own concealed feelings, emotions бүх coming зүйл up. What I'm мэдрэг saying is, мэдэрдэг. when you are centered, you don't have to worry, you don't have to poke into everybody's mind and see Та нэгэнд төвдөө төвлөрсөн бол хүн болгоны сэтгэл рүү өнгийгөл хуруугаа дүрээд байх хэрэггүй. what Тэгдэггүй. they're feeling. It is not possible. Also. Тэдний сэтгэлийг юу мэдэрч байгааг нь мэдрээд байхгүй. Тэгэх боломжгүй. It's not necessary. Тийм ч чухал биш You be байдаг. centered, and when you are centered, Та л төвдөө байх хэрэгтэй. Та төвдөө байгаа үедээ you are strong, та and маш you will see хүчрхэг. there is nothing but love all around you. Таны эргэн тойронд хайраас өөр юу ч байхгүйг та олж харна. I want to surrender the fear and the struggle. Би энэ айдас төгшүүрээ одоо өргөмөр байна, даатгамаар байна. Don't say you want to do it. Би өргөхийг хүсэж байна гэж битгий хэлээ зүгээр л өргөч. Right away. Нэн даруул өргөч. Dearest Guruji, I have heard you say many times that this path is only for the brave. Гүрүдэв та маш олон удаа энэ зам мөр бол зөвхөн чин зоригтнуудад зориулсан гэж хэлж байсан. Could you please explain the connection between this path Тэгэхээр and энэ the зам role мөр of bravery? тэр чин зориг хоёрын хоорондын халбааны талаар хэлж өгөөч. Энэ зам дээр тэр чин зоригийн үүрэг нь юу вэ? See, when 30-40 years ago or whenever, 30-40 жилийн a өмнө, few decades ago, хэдэн 10 жилийн өмнө anything that was Eastern considered to be not so great or whatever, with a suspicious. энэ зүүнээс одоо энэ зүүнний энэ орнуудаас энэ гаралтай альва бүхэн тэр уламжлалыг нэг тийм нэг сэжиг бүхий тэг баталгаагүй ч юм уу тэгж үздэг байсан. Look, right? Тэгж хардаг байсан Only тийм few үү? people started on meditation and yoga. Хэдхэн хүн л бясалгал йогаар And they were хичээж brave. эхэлсэн. Тэгээ тэд нар And чинь when тийм few чин people зоригтой started, then байгаа. all others followed, everybody else Тэр хэдхэн хүн эхлээд тэгээ түүний араас маш олон хүмүүс хийж дагсан тэдгээр wanted to do it. хийхийг Then it хүссэн. became a fashion. Тэгээд одоо энэ нь тийм бүр чиг хандлага болцсон байна. So anything that is new, anything that is worth trying, first only the brave will begin. Тэгэхээр тийм альва тийм шинэлэг зүйлийг тийм чин зоригтой хүмүүс л эхэлсэн байдаг. Others will wait and see. Let us see what happens. Тэгээ бус нь болохоор ингээл суугаал харж идэг. За жаахан хүлээе. And then we will Тэднэрт put юу our болох нь хараа гэл. You know, like they want the guinea pig testing to be done. Тэд нар яг нөгөө туршилтын туулаан дээр юу болох нь ингээ харж идэг. For somebody else should try it out. And Хин нэг find нь out. ингээд And оролдоотхог then let me do мэдээтгэг it. юу болох нь хараа тэгж байгаа. Many Бид people нар do хийн things гэл. because so many others do it. Бусад олон хүн хийж байгаа болохоор тэднийг дуурайж бас хүмүүс хийдэг. You see? Ойлгож байна уу? Not because they want to do it. Тэд нар яг хийхийг хүссэндээ биш. So many people are doing. Маш There must олон be хүн something. хийгээд Let байгаа болохоор тэнд ямар нэг юм me байна. also do it. Алийг нэг хийгээд үзье гэж хийдэг. That's why I said the brave will walk. Тийм this болохоор path, no? энэ замаар зөвхөн чин зоригтод л алхнаа гэж би хэлсэн. One who is brave. I would really like to get married to someone as devoted to you as I feel. How Яг танд ингээд чин биширдэг тийм хүнтэй би гэрэлмээр байна. However, there is not much time on these courses for meeting people. Гэтэл энэ хичээлүүд дээр ингээд хүмүүстэй уулзах тийм их цаг гарахгүй маа. What do you suggest? Та юу зөвлөх вэ? гэнэ. We'll have a separate
program for it. Энд нь одоо тусгай хичээл зохион байгуулах юм болов. This course is meant to be hollow and empty. Энэ хичээлийн зорилго нь бол хөндий ба хоосон болох. Not a matchmaking course. Хос олох тийм хичээл бол биш л дээ. So we'll do that another time. Тэгэхээр би дараа нь тэр чинь хийнэ тэгэхээр. I gave up my loneliness and fear to your safekeeping, Би ганцаардал айдсаа танд өгье. Master. Багштаа өгье. Good. Don't ask it back. Сайн байна. Тэгээ бити буцаагаад авмаар байна гэж асуугаарай да. It's a lost deposit. Энд чинь таны сүүлийн хадгаламж шүү. Ингээ сүүлийн удаа өгч байгаа.